Сайн байна уу? Мики байна. Ич байна. За өнөөдөр юуны товчлог хийж байгаа лээ. За өнөөдөр сонин хуультай хоол идэж үзье. За юу идэх юм? Харуулах байлаа хүмүүстэй. За өнөөдөр идэх юм бол энэ за энэ жимэж байгаа юу вэ? Тэгээ энэ бол адууны мах. Тийм байна. Монголчууд нөгөө адууны мах зөндөө идэнтэй. Хөбөрөө идэж байгаа юу? Хаваараа? Хөбөрөө гэж. Хөбөрөө. Өвөл. Тийм, өвөл ер нь бол төлхөө иддэг нөгөө халуун чанарын мах болохоор. Тийм, өвөл идэр гоё бие дулаацна гэж бодоод. Тэгээ өвөл аягүй төлхөө иддэг. Тийм байна. Тэгээ японочдод бас адууны мах идэн. Харин түүхий. Харин японочдод бас адууны мах идэн. Харин түүхий мах. Түүхийгээр нь иддэг. Түүхий мах зүгээр заяа. Түүхий загаас түүхий мах заяа. Түүхийгээр нь гэх юм бол за түүхийгээр мах идэн. За өнөөдөр За өнөөдөр нөгөө энэ адууны мах идэн. Харин түүхийгээр идэнэ. Тэгээ японочдод дан адууны мах дандаа түүхийгээр идэж байгаа. Тэгээ японочдод түүхий дөхтэй. Түүхий загаас. Тэгээ түүхий мах. Түүхий өндөг. Тэгээ энэ хэрчцнийг ингээ харахаар яг нэг сашими шиг харагддаг байхгүй. Тийм үү? Тэгээд энэ бол үхрийн гуйны мах юм байна. Канад мах юм байна. Үхрийн биш. Биш солиорч байна. Адууны гуйны мах. Тэгээ Канадд үйлдвэрлэсэн юм байна. За тэгээд энэ юм 50 г мах байгаа байхгүй юу? Тэгээд ямар үнэтэй лээ санаж байна? 500 хвцээсэн баха тий. Тэгээ 500 600 байсан. 600 тий. Ер нь л нэг 12 3000 хвцаа үнэтэй гэдэм байна. Тэгээд би бол сайхан хуураад цөөгнөл ич би санагдаад байгаа. Манай нөхөр одоо шууд түүхээр нь идэж үзье гэд. Тэгээд исэн болохоор нь битээр идэхгээ сууж байна. Чи бас түүхийгээр мах идэж үзээгүй. Тийм би бол түүхий адууны мах бол бүр тэр тусмаа идэж үзээгүй. Тэгээ миний эхнэр би түүхийгээр чадахгүй. Харин яа. Тийм би ер нь л идэж чадна гэдэгтээ жоохон итгэлгүй л энэ. Тэгтээ хитүүлээ идэж үзцгээе. За энэ бол дахиад нэрээ нэмээд хэлэхэд угаасаа түүхийгээр нь идэх зорилттой, хангалттай ариутгацсан мах байгаа. Тэгэхээр санаа зовлтгүй шууд идэж бол болно тийм. Болно шүү дээ. За ойлголоо. За тэгээ задлах уу. Тэгээд энэгээр яаж идэх вэ гэдэг нөгөө энэ Японы soy sauce. Тэгээд wasabi. Яг сашими шиг гэдэг. Тэгээ. Wow. Seems like it's a bit difficult to open. Анголоход жоохон хэцүү харагдаж байна. Ийм information хэрэгтэй. Why are you speaking in English? Тийм. За анголгосон байлаа. Тэгээ одоохондоо хөлтөө байна. Тэгээ жоохон хүлэх ёстой шүү. За 5 минутын дараа үсэ. За түр байж таа. За битэр маха гисгээд авдрлээ. Тэгээд хэдүүлээ одоо идэж үзцгээе. Би хальцаа үнэртэж үзлээ. Яг адууны мах шиг үнэртэж чинь. Би бол түүхийгээр нь идэж чадахгүй юм шиг байна. Тийм байна. Цоос шүү дээ. Тийм. За ямар үнэлтэй? Үнэр нь хараа яг адууны мах шиг үнэртэж байна. Яг адууны мах уу? Би та нарт харуулъя нэрэ. Би юм түүхий мах идчихгүй байна. Татахгүй байна. За wasabi бас. Юу ид? Хайдаа. Би явлаа удаа идсэн шүү дээ. Хай give. Чи жаахан идэж. No, За би жаахан. I don't want to. No, I just. Юу вэ? YouTube video. I can't. Би идэж чадахгүй минь өсөө. Чи миний салаатанд хүрчлээ. Загас шиг. Тэё. Яг загас.
Тэ гой муухай биш. Зүгээр Тэ загас шиг шүү. Би бол идчихдэггүй юм байна. Жаахан идчихсэн. Нөө идэмэд. Тэгээд чатамтай. За та нар тэр байж байгаа. Мама. What's kind of video am I? I just hate myself. Honestly? You kidding me, te? Жаахан like this just I feel sick. Can't, Papa. Serious. Joke биш юм уу? За. Can't go on. За. If I cook, I can eat. So please eat. Let me have. I want to cook and eat. I don't let you cook. No, that's the. Ой амарч. Ту хэгээр мах тухтай хүмүүс бол. Айгуу. Мэдгүй би бол мэдгүй идэл идчихье гэж бодож авсан. Тэгтээ чадахгүй юм шиг байна. Жаахан дээчээ. Жаахан ийм жаа. За. Чадахгүй. Нөө. Тийм хараач. Жаахан шүү. Жаахан юм. Өшөө. Би түүхий загас үл идчихсэн чи. Энийг хөл чадахгүй байна. Түүхий загас шүү. Нэг Адан мах биш. Загас мах байсан. Загасны мах байсан уу? Яг адан мах шиг те. Харин адан мах биш. За яа. Сайн байна. Давтэ морно. Амар хатуу байна уу чүү үү те. Амар хатуу махалд ажиллаад байгаа байхгүй. За tagad шараач. Би удаа идэмар. Тэг би шарчаад аваад ирэхтэй. Яа. За манай хинэл шараад ирсэн. Шараад ирсэн. Яа гадна талын ядаж болгочлоо гэсэн яриач түүхээр нийтж чадахгүй байна. Хөөрхий гин. За амсч үзье. Адэр хаяа. Чамайг идчих чи амар хатуу юм болоо гэж утсан чинь тийм хатуу л биш байна. Зөв хаяа. Түлхмэн. Тийм яг адууны мах шиг л амтагдчих. Монгол адууны махтай адэр хаяа. Ярих хөг баккайна. Одоо манай нөхрийн хувьд бол нөгөө сашимигээд тавьсан загасыг шарж идээд байгаа л гэсэн үг өстэй тий. Тэг нөгөө түүхийгээр нийтдэг юм болгож идээд хар их сонирхолтой шиг байна. Тэг харин амт нь гоё нэ. Тэг харин адууны Японд хамгийн үнэтэй мах шүү дээ шүү дээ. Амар үнэтэй мах. Тийм учраас тэг японочдын ингээр нөгөө идэг баха. Тэг ингийн үед л иддгүү байх тий. Гэтэ яг вэ одоо яг адууны махны амт бол байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг адууны мах идмээр санагцсан үедээ бол аваад идэхэд бол болох юм гэж бодлоо. За. Тийм гинэ. За энэ үртэл хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.